За өдрийн минь. За бидний хайрт бурханд үнэхээр алдарн байх болтугай. Яг энэ мөчөд бид таныг хүндэтгэн ариун сүнсээ үнэхээр бидэнтэй хамт байж илүү их ойлголтыг өгөөсэй гэж хүсэж байна. За сүүлийн үед гэж ярий да хугацаа тодорхой үед гайхамшиг үнэхээр гайхамшигт өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ гайхамшигт өдрүүд гэхээр бид нар айгүй гоё сайхан өдрүүдийг тухай боддог л доо. Гэхдээ энэ нь үгүй юм. Миний хувьд бол хүний нүдээр махан биеийн хүнд нүдээр харах юм бол маш хүнд өдрүүдийг өнгөрөөж байгаа. Юмс өөрчлөгдөхөд өвдөлт ирэх нь гарцаагүй те. Яг энэ юу болоод байна? Яг юу яагаад байна гэж ойлгохоо хүртэл яг энэ мөчөд бид нар яг юу болоод байгааг хамгийн сайн ойлгодог дээр ирсэн байна гэсэн үг. Юу очихын юу гэхээр нөгөө бид оюун санааны өөрчлөлт сургалт хийнэ гэж ярьсан шүү дээ. Яг тэрийг зүрхэндээ авахд л тэр мөчөөс эхлээд оюун санааны өөрчлөлт явагдаад эхэлсэн байна. Маш их өвдөлтөөр явагдана. Магадгүй та бүхэн зарим нь мэдэрсэн байж магадгүй л дээ. Юмс өөрчлөгдөхийн тулд цэвэрлэгдэж байгаа учраас маш их өвдөлж явагдана. Тэгээ маш их гуниг хөшөөж шаналл ч юм уу юу гэж мэдэрч магадгүй. Энэ хорвоо дээр дэлхийдээ байдаг нийгэм байдаг юу гэж мэдэрч магадгүй л дээ. Гэхдээ энэ нь нөгөө талаар бидний баяр хөөр болох хэрэгтэй. Би тэгж л бодсон. Оюун санаа өөрчлөгдөх үед бэлтгэх үед яг миний үед ямар процесс болж байгааг гэхээр түнгүүгээр үйлцсэн бүх зүйлс нуранж. Түнгүүгээр хийсэн бүх ажлууд юу ч биш болж байгаа. Өөрөө дур мэдсэн ихэлсэн бүхэн баяр хөөртэйгээр эрчимтэй эхэлж нийгэмд эргэн тойрондоо гэр бүлдээ магтагдан хийсэн үүс бүхэн үр дүнгүй хүчингү болж байгаа. Гэхдээ гайхамшиг нь бүтэхгүй гэсэн юмнууд бүтэж байгаа. Далд байсан юмуд үнэхээр ил болж байгаа. Ил байх ёстой гэдэг бүхэн далдагдаж, нууцлагдаж, зүрхний гүнд шигдэж байгаа. Ийм л процессууд явагдаж байгаа байхгүй. Төрөчн бүтэн сайн сууж совдаагчийн номлыг сонсож байхад би үнэхээр тийм ээ амен гэдгсэн. Яа тэгэхээр тэрний өмнөх өдрүүдэд би бүр юм бурхан та миний энэ амьдралыг ингээд нэг таны зөвшөөрснөөр ингээд ёроол гэж юу байдаг юм бэ? Бүр эцэст нь ингээд тултлан ингээд үнэхээр ёроолтой намайг аваач гэж би уйлан залбирч ирсэн. Тэгээд та намайг өөрчлөөч. Яг энэ мөчийг хүртэл байж ижил бид өөрчлөгдөн. Тэрнээс биш бид эндээс номлол сонсоо тийм ээ амен халелуя тийштэй яг өөрчлөлийн цаг ирж байна. Бид оюун ухааны өөрчлөлт цаг болцсон байна штэ. Тийштэй гээд ингээд яваад байвал оюун ухаан эсрэг ажиллаад эхэлж байгаа. Бид бурхны үгийг сүнсээрээ болон зүрхэндээ хүлээж авч байгаа болгож оюун ухаан дандаа эсрэг ажил бид оюун ухаанаа нэг мэтгэл дагцсан байдаг аахгүй. Тэгэхээр яг энэ мөч ийм үгүүд ирсэн. Тэгээд төрөчн бүтэн саяар суужгаад номлоо сонсохдоо би үнэхээр бурхан талархаж ирсэн. Учир нь юу гэхээр бидний сүнсний эцгүүд өргөл бидний өмнө алхаж идэг те. Тэд биднийг явах замыг хүртэл бэлтгэсэн байдагт үнэхээр талархсан. Тийм л өдрүүд өнгөрч илаа. Бид сүнсээрээ айгүй мундаг байгаас сүнсээрээ Бурхныг дагж амчин бидний сүнсний амьдрал байхад л болно. Бидний итгэл ахад болно гэдэг үе өнгөрцөн. Цаг өөрчлөн гэдгийг би үнэхээр энд тунхагламаар байна. Эзэн бурхан бид нартай хамт амьдарсан үе цаг мөчүүдийг та нар надад руу ханддаг байсан бол би та нарт өөрийгөө хинбэ гэж харуулад илчлээ тэгээд хамтрах цаг болсон гэдгийг үнэхээр тунхаглаж байгаа. Бид бодит зүйлсийг ингэдэг өөрийн хүслээр аливаа үсийг хийчдэг. Миний хувьд бол заастаа би яг ингэнэ би сурсан мэсний яг энд л зориулна. Энд байна. Гэхдээ эзэн бурхан минь та надтай хамт байгаарай гэдэг ингээ бүр тулгачдаг. Тэгээд тэр ажил маань амар өчмтэй айгүй мундагаар эхэлдэг. Ямар гоё юм бэ? Эсвэл ажил гоё бүтчихэж шүү гэл ингээ эхэлдэг. Тэгээд бид тэрийг бурхан өөрөө хүсэж байгаа гэж үдэг. Тэр бол бид бурханы хүсэл биш бидний хүсэл байдаг. Тэгээ хэсэг хугацааны дараа бүтгэл болчдөг. Эсвэл саар мөчдөг. Тэр үед бид нар юу гэдэг вэ?
Бурхан яагаад та хүсэхгүй байгаа юм уу? За тэгвэл Бурханы хүсэл биш юм байна да гэд тэр ажлыг орхидог ба. Энэ тэгээ тэр болтол яагаад явцсан гэж би бодож байгаа. Үгүй тийм л юм бол яагаад явцсан гэвэл тэр агуу нэгүслээрээ бидэнд хөтэлдэг. Өдий болтол агуу нэгүслээрээ бид нар хүүхдэд төрүүлчихэд хөтлөөд 3 нас хүртэл хөлд ортол хөтлөн явуулдаг бол Бурхан яг л нэгүслээрээ биднийг өөрийн зам руу бүр тэгж хөтэлдэг байгаа та. Тийм л өдрүүд өнгөрч ийн тэгэхээр би үнэхээр баяр хөөртэйгээр тунхалмаар байна. Бурхан өөрийгөө ичдэг цаг болсон. Бид оюун ухаанаа өөрчилж юмсыг өөрөөр харж оюун ухааны шинжил өөртөө бэлтгэх цаг ирсэн. Шинэ тулан болох, шинэ бүтээл болоход бэлэн байх ёстой. Мэдээж өвдөн хуучирсан бол үлгэн зүрэн бодно янзлна. Гэхдээ зүгээр энэ бол Бурханы хийх төстэй гайхамшигт ажлууд хийгдэж байгаа гэдгийг бэлэн байх ёстой. Шаналл гэж юу юм бэ гэл тэгэхээр Бурхан яагаад шаналд юм? Би явын юунуудыг сонсоод намайг уншаал шанал нь яг юу юм бэ? Хүнээс юм уу? Өөр хүний зүрх сэтгэлээс юм уу? Эсвэл хүн өөрийгөө өрөвдөж байгаа өрөвдлөөс ирд юм уу? Үнэхээр эцэст нь та яг л энэ цагт Бурханыг ирж хайж, яг л энэ цагт та түүнтэй хамт байснараа шанал нь хүртэл түүнээс ирдгийг ойлгож байгаа. Шанал нь хүртэл зөвшөөрөгддгийг ойлгож байгаа. Тэгээ сүүлд би маш их бодож байгаа. Би маш их шаналсан өдрүүд шанал нь түүних болж хувирж байгаа юм чинь би яагаад бодож болохгүй гэж өөрийнхөө хийсэн амьдрал өөрийнхөө хамт алхсан алхаа Бурханы тухай ялангуяа түүний ирээдүйн тухай маш их бодож байгаа. Үнэхээр юуны энэ бодлууд Бурханых болж түүний бодлоо хувираасаа гэж би үнэхээр хүсэж байгаа. Иймэрхүү зүйлийг үнэхээр илчлэхийг хүслээ, хэлхийг хүслээ. Тэгээд хамтдаа бас залбирч үнэхээр тунхлахыг хүслээ. Бурхан та бол миний Бурхан. Би таны чин сэтгэлээсээ хайх болно. Би таны сүр жавхлантайгаар магтана. Таны цаг ирэхэд таны хөвгүүд огтуд бэлэн байна. Та өөрийн нууцыг бидэнд үнэхээр дэлгэх болтугай. Би таны хэлээр ярьдаг болоход та бидэнд харуулах болтугай. Бид үйлдэж эхлэхэд та бидэндээ бүр хамтрах болтугай гэж хэлж байна. Тэгээ таны зам энэ дэлхийд бүр улам тодрох болтугай. Бүх үндэст нь бүр нэгэн дугаар амен халелуя гэж үнэхээр магтах болтугай гэж. Тэгээ Бурхан үнэхээр энэ өдрүүдэд гэсэн чи чихэнэ над руу улам ортой. Чиний сүн сайн байхын тулд чи намайг илүүтэйгээр сонсох ёстой. Тэгээ олдож байгаа яг л энэ үед нь чи намайг хай. Тэгээд чамтай ойр байгаа дээр чи намайг зоригтойгоор дуудаа гэсэн. Үнэхээр бид яг энэ цаг мөчид Бурханы дуудаж одоо ирэх өдрүүдэд болох үнэхээр түүний өгөөдөд өөрийн бие сэтгэл хийгээд оюун бодлоо бэлтгэхийн тулд яг одоо өөрчлөх хэрэгтэй байна. Яг одоо өөрчлөгдөх хэрэгтэй байна. Өвдөлт нь бол түүнээс бас эдэрлэл нь бас түүнээс ирдэг. Яг энэ цаг мөчид би үнэхээр энэ гайхамшигт ажлууд үнэхээр үргэлжлээсэй гэж тунхалмаар байна. Түүнийг одоо би хинбэ гэдгийг бидний хүн нэг бүрийн зүрхэнд тэгээд оюун бодол сүнсэнд бүр илүүтэйгээр урд өмнө ишлэгдэж байгаагүйгээр үнэхээр ичлэхэд бэлэн болсон байна гэж. Тэр үнэхээр бид нартай хамтрахад бэлэн болсон байна. Яг л энэ цаг мөчид бид тулаад байна. Магадгүй хэсэг хугацааны дараа бид юу болохыг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн өөрчлөлт ирэх ёстой. Би үнэхээр өөрийн амьдралдаа аюул олон зүйлийг олж харсан. Жишээлх юм бол түүнээс илүү тавьж байгаа, түүнээс илүү итгэж найдсан бүх яг нүдэн дээр нурж унжааг харж ирсэн. Тэгэхээр үнэхээр түүнд найдах чинь ирсэн. Найдах үе ирсэн байна гэдэг аюулс ойлгож байгаа. Юунд биш. Үнэхээр миний амьдралд яг одооноос түүнээс дээгүүр гарсан ямар нэгэн зүйл байвал үнэхээр нуруу унах болтугай гэж үнэхээр залбирх хэрэгтэй. Түүнээс бүр зуурах болтугай. Таныг сонсч иж би эндээс босноо гэж бүр та намайг хайлт яваад аваачмаар байна. Яг тэр цэгтээ аваач ижээ. Тэгээд би шинээр бочхийг хүсэж байна гэсэн энэ залбирлуудыг хийх өдрүүд нэлээд надад байлаа. Гэхдээ би итгэж байна. Би шинжлэхдэх болно. Бид хамтдаа шинжлэхдэх болно. Бид хамтдаа одоо дараагийн үе рүүгээ шилжих цаг болсон. Дараагийн үеэр хаанчлын хөвгүүд очиж дараагийн үед яг юунд бэлэн байгаа? Яг тэр цэгт зогсоход бэлэн болсон байна гэж би үнэхээр энэ тунхалмаар юм. Та бүхнийгээ бүр үнэхээр уриалмаар байна. Тэгээд түүнтэй залбирж байгаа залбир бүхэн шинэ ах болтгой. Түүнийг магтж байгаа дуу бүхэн үнэхээр шинэ байх болтгой. Түүнтэй хамт алхаж байгаа алхаа бүр өглөө бүр үнэхээр шинэ байх болтгой гэж үнэхээр тунхаглаж байна. Шинэ цаг ирсэн юм чинь бид үнэхээр
баяр хөөртэй байхаар угтаж авах болжээ. Тэгээд эцэст нь Бурхан үнэхээр энэ цагийг тунхаглаж байна. Би хаана байна? Чи тэнд шинжлэхдэх болно гэдгийг. Аамен. Та чи надтай хамт байвал чи шинэ бүтээл олно гэдэг үнэхээр тунхаглаж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа Бурханд алдрыг өргөе. Би Мартагүй дээрээ номол эхлэхээс өмнө та нарт нэг юм хэлчихье. Тэгэхгүй болохоор ингээд мартчихадах. Бид нэр Филиппой дээр явж байгаа тий. За Филиппой руугаа очичоод Филиппой номын 3 дугаар бүлэг. Тэгээ түрүүн туяа маань ярьсан. Тэгээ үнэн бол үнэхээр ямар энгийн мөртлөө ямар их үнцэнтэй юм бэ. Тэгээд үнэн өөрөө тэр ярьж байгаа хүнээ ямар их чимгэлж байгааг та нар харж байна тий. Одоо бидний гоёл бол тийм л болох юм байна. Үннээр гойсон, талархал магтаалаар гойсон, дарууслаар гойсон нэг тийм дэлхий бол ийм үзэсгэлэн гоог хараагүй. Тэгэхээр нэг юр бусын үзэсгэлэн гоо охид хөвгүүд энэ дэлхий даяар алхах нэ. Тэгээд туяа бас хэлжсэн хүслийн тухай. Тэгээ энэ би өнгөрсөн өдрүүдэд баг сүүрлийн 2-7 хоног энэ хүслийг бодож байгаа. Асууж байгаа. Үнэхээр ойлгомоор наава. Би хүсэх ёстой юм уу, хүсэх ёсгүй юм уу? Одоо би энийг л мэдмээр. Яагаад гэвэл хүсэл гэдэг бол хүсэл штэ. Хүсэхгүй биш. Хүсгээ зогсоож болохгүй хүсхийг хүсэл гэдэг байгаа байхгүй юу? Би хүсгээ ингээ болж чадахгүй юм те ингээ унтраалга дараал за одоо ингээ хүсгээ байцлаа ашгүй болохгүй байна. Тэгээ би маш их одоо эрэл хийсэн гэх юм уу да. Би энийг ойлгочмаар уг нь ойлгочвол одоо аюу амар болох гээд байна. Тэгээд Ханнагийн түүхийг харах юм бол Ханна хүүхдтэй болохыг маш хүссэн. Бас Есүс Христ дээр нэг хүн хурж ирээд гуйдаг түүнээс эзэн минь ээ та намайг хүсэж ивэл цэвэрлж өгөөч. Яагаад гэвэл тэр хүн өөрөө хүсэж байна. Гэхдээ Бурхан хүсэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тийм ээ? Тийм учраас та намайг эдгэж биш цэвэрлж тэр уян өвчтэй хүн байсан шиг үлээ. Та намайг цэвэршүүлж өгөөч гээгүй. Хүсвэл та намайг цэвэршүүлж чадна шүү дээ гэсэн. Тэр бид нар бүгдээрээ хэрэг Бурхан хүсэх юм бол юу ч янзалж чадна гэдгийг мэднэ. Гэхдээ бидэнд нэг саад байдаг одоо имэйлт юм да энэ бол. Би одоо зөв юм хүсээд байна уу, буруу юм хүсээд байна уу? Одоо буруу юм хүсээд Бурханы дургу хүрчих үү гэж бас маш их имээдэн штэ бид нар. Бидний хэмээнч буруу юм хүсээд Бурханы дургу хүрэхийг хүсдэг тийм Христ итгэдэгч юу байхгүй. Тэгээд яг энэ бол миний ерөнхийдөө л эрэл хайгуул байсан. Яах ёстой юм бэ аава? Би одоо Бурхан те ингээл одоо яадаг юм мэдгүй. Надад айгуу тодор сууд чи одоо бойл эдэр гिचвэл айгуу амархан болчиход байгаа байхгүй. За бойлоо. За тэгээ өстө дахиж энэ тухай ярихгүй гэж болчмоор. Тэгээ Бурхан тэгж ажилдгүү. Одоо те бид нар Бурхантай хамт амьдардаг гэдэг утгаараа тэгдгүүн байна гэдгийг бол мэддэг болсон маа. Тэр өөр арга замуудаараа ажилдаг. Мэдээч заримдаа хэлэх нь хэлдэг. Тэгж болмол гэж хэлэх нь бол хэлнэ шүү. Тэгтэл хүслийн тал дээр бол тэр надад тэгж хэлээгүй. Ханнагийн түүх одоо тэр эдгэрсэн хүний түүх одоо ингээд ер нь Библийг ингээ хараад их юм бол Ханнагийн түүх дээр бүр тодорхой гарч байна. Ханна хүүхэд хүсэж байсан. Тэгээ Бурхан бидний хүсэл бол амиа хичээсэн шинж чанартай. Авахгүй бол ер нь салахгүй нэг тийм зөрүүд. Хүний зөрүүд байдлыг бол тэрсэл гэж хэлж болно. Одоо бид нар тэгж би төрөлхийн их зөрүүд юм а гэж. Тэгээ төрөлхийн их зөрүүд гэдэг чинь зүгээр л та гими улмаас их тэрслүү болсон байхгүй. Ямар ч эрх мэдлийг та эсэргүүцдэг. Ерөөсөл зүгээр тийм тэрслүү. Тэгээ тэрийг бид нар айгүй тийм айтайхан үгээр одоо ингээд зөрүүдгүй юм а гэдээ одоо хэлсэн байж байгаа. Тэрслүү гэж дуудагдсанд орвол зөрүүд гэвэл арай тийм засч болмоор ч юм шиг нэг айтайхан сонсогдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүслийг Бурхан гэтэл Бурханд өөрөө хүн хэрэгтэй байсан шүү дээ Ханнагийн тохиолдолд тий. Бурхан бидний хүслийг өөрийнхөө хүслээр шинжилж өгдөг. Амиа хичээсэн бүх байдлуудыг нь хайдаг, гаргадаг. Бүх хүсэл амиа хичээсэн байдаг. Би л өөрөө олж аммаар.
Бүх хүсэл бидний аминч байдлаас ургаж гараад байгаа байхгүй юу? Тэгтээ бурхан одоо чи энийг хүсгээ болоод одоо чи энийг хүс гэдгүү байх нь. Харин тэр хүсэлтээ нь ажиллаж штэ. Одоо надтай ажиллаж байна гэсэн үг. Тэгснээрээ яадаг вэ гэхээр би энэ миний хүслээс илүү давуу байдлыг олж хардаг бурхнаас. Бурхнаас илүү хаана хүүхдээ болохыг хүссэн бурханд хүн хэрэгтэй байсан. Хүн бол мэдээж хэрэг хин нэг эмэгтэй хүнээс л төрнө штэ, тийм ээ. Хаана гэтэл чи яг хаана эхнээсээ бурхны хүслийг мэдсэн учраас би тань дахилж төрүүлж өгье л да гэд ойлоод байгаагүй. Зүгээр л тэр хүүхдээ л болохыг хүссэн. Тэгтээ тэр хүслээ бурхан дахин илэрхийлсэн. Илэрхийлсээр байгаад нэг мэдсэн чинь тэр нь бүр хаанагийнх биш болж эхэлсэн. Аминч байдлууд нь алга болж эхэлсэн. Тийм учраас залбирна гэдэг бол штэ. Залбирал бол намайг өөрчлөх маш том зэвсэг байхгүй юу? Бүр бид нар залбирах тусмаа л нэг юм руу ороод идэг. Орох тусмаа л өөрийнхөө хүслийн миний гих бүхнээсээ салаад идэг. Тэгэхээр сүүлдээ та энэ миний хүсэд байсан чинь одоо бүр бурхны хүслийн одоо хүслээр одоо бүр солигдож эхэлж байгаа байхгүй солигдож эхэлж байгаа. Тэгэхээр бүхий л аминч байдал мөнх бус байдлууд бидний хүслүүд чинь мөнх бус штэ төр зурх бүр айгүй инээдтэй бид нар өгтлээ хүсэж авсан юмнасаа 2 хоноод уйдах жишээ. Эсвэл үдээс хойш нь гэхэд би одоо энийг авах гээл бүр дэлгүүрээс аваад гарч явах та. Жишээлбэл энэ шал дэмий юмны төлөө мөнгө өрчүү би аваагүй байхад гоё харагдаад байсан. Аваагүй байхад гоё харагдах чинь л одоо хүслийг өдөөх гол одоо нөхцөл юм байгаа байхгүй юу? Тэгээд заавал эд хөрөнгөн дээр ялгаа авахгүй. Тэгэхээр би бурхнаас асууж аваа тэгвэл би намайг хүслээгээ та ууралдгүй юм байна те. Би ууралахгүй би зүгээр ажилдаг. Би энэ хүсэл дээр ажилдаг. Би чамайг энэ хүслээс авардаг. Энэ хүслээс. Тэгээ энэ надад их амархан болсон. Тийм учраас бид нар хүслээ бурханд өргөх ёстой. Би ийм юм хүсэж байна гэж хэлэх ёстой. Хүсэхгүй байна гэвэл худлаа ярина. Нэг лаг болохгүй л те. Би хүсэхгүй байна. Дотроо бол би амар хүсэж байна. Бурхан бол мунхаг биш. Галаат номон дээр хэлсэн байна. Бурхан тэнийг бишээ түүнийг хуурч чадахгүй маа гэж. Тэгэхээр би энийг үнэхээр хүсэж байна. Би хүсэж байна. Би үнэхээр авмаар байна. Харин тэр миний дотор ажилдаг. Тэгээд тэр одоо хаанагийн тохиолдолд бол бурхан зүгээр л өөрийнхөө хүслээр солиод өгс. Хаана дахиж хизээж хүүхэд гуйгаагүй. Библиэлд л байхгүй. Гэхдээ бурхан түнд 5 хүүхэд өгсөн. 3 хүү, 2 охин. Тэгэхээр бид нар хүслээсээ айх хэрэггүй гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр түүнд өргөж сурах хэрэгтэй юм байна. Бид нар ийм хүсэл надад байна аваа. Сургаалт үгсээр юу гэдэг вэ гэхээр зүрхний хүслийг чинь зүрхний хүсэл биелэгдэхгүй байвал зүрхний өвчтөй болно гэж байгаа. Хүсэл чинь биелэгдэхэд чи яг амийн модноос идсэн юм шиг болно гэж байгаа. Би та нар хайгаад үзээрэй өөрсдөө бичиг үсэг тайлгдсан юм чинь. Тэгэхээр тэр бидний хүслийг туйлын анхаар сонсдог. Ер нь түүн рүү очих тоол нь чи надаас юу хүсэж байна гэж тэр асуудаг. Би бүр тэгж итгэдэг. Ганцхан бид нар нөгөө жоохон шашинжаад ирэхээр хүслээ түүнд хэлж болохгүйгээ бодоод байгаа байхгүй. Бид нар хэлж болно. Гэхдээ тэр энэ хүслийг цэвэршүүлж өгөх ёстой. Намайг энэ хүслээр өвчлөхөөс хамгаалах ёстой. Тэр өөртөө нэгтгэх ёстой байхгүй юу? Тийм учраас тэр миний дотор ажиллаа хийдэг. Тэр хүслийг сонсоод түүнээс тэр намайг паах чи ямар заваа юм бэ? Чи нас чинь хэдвүлээ, хэрэгс чинь амьдрал чинь хэдвүлээ. Ийм юм хүсээ явж ичдгүй мө чи одоо хүнээс ялгаатай тэр тэгж ярьдгүй. Хүмүүс бид нар бол яах вэ те эмоцороо ингэж тахтай яад ямаад ингэж загнаа ичдээ шүү дээ. Бурхан тэгдэггүй гэсэн үг. За энэ бол одоо намайг маш их тайвшруулсан. Тэгээд би айха болсон. Би юм хүсэж байна. Тэгээ өргөцсөн байхад миний эцэг бол хүчит сүнсээр миний дотор ажиллана шүү дээ. Түнд нь л итгэх ёстой байхгүй юу? За бид нар түрүүчийн бүтээсэн өдрийг Филиппо намын 3 дугаар бүлгээс Паулыг харсан байгаа. Паул дотор та итээр байж байгаа. Яагаад гэвэл Паул шин гэрээний итгэгч, Христтэй хамт байгаагүй. Тэгтээ хамт байсан хинээс ч илүү Христийн авралын мөн чанар мэдгүй. Ер нь аврал гэж одоо юу байдгийг мэд хүн яаж ийм их юм олж нээж болд юм бэ? Биднэрт боломжтой л гэсэн үг үстэй юм чинь.
Паулын загтлуудыг унших юм бол бүр арайчтэй гэмээр юмнууд ярьж байгаа ш. Хүй яаж тэр Христ одоо хатан булшин дотор байхдаа тэр доошогоо очоо сайн мэдээг тунх. Эн чинь бүгд сүнс дотор дүнд үзэгдсэн, харагдсан, хэлэгдсэн байна шүү дээ. Мэдрэгдсэн байна шүү, мэдгдсэн байна шүү. Тэгээ хууль яг одоо хууль бол Христийг ирэх хүртэл төгс байсан. Гэхдээ бүр Христээр гүйцэтгэлд орно гэдгийг хүртэл харуулсан байгаа. Хамгийн хуульч хүнд шүү дээ манайхаа. Хамгийн хуульч хүнд аваач үзүүлсэн байгаа байхгүй. Хууль мөл сахиж одоо тэгж зэрэгдэв авж байгаагүй бусад хүмүүст яагаад болоогүй. Тэгэхээр бурхан бидний оюун санаанаас айхгүй. Унаач яста бүр амар бодол санааны хүлээстэй мөн бурхан ерөөс айхгүй. Яг л Христийн загалмай ажил өөрөө ямар ч гэмтнийг аварна. Ямар ч оюун санааны төрөгдлөөс биднийг чөлөөлнө. Бид нар ганцхан түүний загалмай дээр хийсэн ажлынх нь хүч чадалд итгэх хэрэгтэй байхгүй. Загалмай хүчээр би үнэхээр өөрчлөгдлөө гэж дуулдаг шүү бид нар. Одоо бид нар би хүчээрээ өөрчлөгдөд байгаа гэдгээ болох хэрэгтэй байхгүй юу? Загалмайд нь итгэсэн учраас тэр хүч чадал намайг өөрчлөд байгаа байхгүй юу? Тэгэх юм бол бид нар өөртөө найдахаа болно тийм үү? Өөртөө найдахаа болвол бид нар урам уурхай байна. Ягаад гэвэл би өөртөө найдахгүй байгаа учраас. Тэгээд Паул тэгэхээр өнөөдөр хэдүүлээ жоохон эмх цэгцтэй явна. Ингээ дэндүү юм их юм байгаад байгаа болохоор би бүр дунд нь живээд хаанаас нь ярихаа ерөөсөө бас сайн яаж өгөх вэ? Гэтэ би уншиж хагаад за ер нь бол яг ингэж тайвтай ярих гэж бодсон ба. Тэгээ би англи библиэс орчуулснаа та нарт хэлье. Филиппо номын 3:8. За Паул өөрөө тухай ярьсан шүү дээ тий. Би бол ийм хүү юм гэж. Долоо дээр ингэж хэлсэн байгаа. Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гар цохирол болгон тооцов. Христийн төлөө биш шүү манайхаа. Христийн улмаас. Төлөө гэдэг үг биднийг төөрөгдүүлээд аюул олон жил болж байгаа. Тэгэхээр улмаас шүү манайхаа. Христ Есүсийн улмаас би энэ бүхнийг гар цохирол болгосон. Төлөөгүй л өөр утгатай болно. За тэгээд цааш нь харъя. Тэрч байтугай би өөрийн эзэн Есүс Христийг таних мэдхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гар цохирол болгон үздэг. Би түүний төлөө дахиад төлөө байна те. Би түүний улмаас бүх юмсын гар цохирлыг амсаж тэдгэрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд хуулиас гардаг өөрийнхөө зөвхт байдалтай биш харин Христэд итгэх итгэлээр ирдэг итгэлийн үндсэн дээр бурхнаас ирдэг зөвхт байдалтай түүний дотор би олдохын тулд юм аа. За одоо би та нарт ойлгомжтой болгоод хэлээд өгье. Тийм ээ тэр юу ч биш. Би эзэн Есүс Христийг таньж мэдхийн бялхам дүүрэн үндсэн дэндүү зохистой туйлын дээр давуу байдлын төлөө өөрийнхөө хэн болохыг юу эрхмэлж нандинж авснаа юу олж мэдснэ хуулийн дагуух зөвхт байдлаа бүх хийсэн бүтээснээ бүгдийг хаягдал хог гэж тооцсон юм а. Мөн үргэлжлүүлэн түүнтэй улам гүн дотн харилцаж таньж мэддэг нэгэн байсаар байх болно. Тэгэхээр Паул энийг бичиж байхдаа ч гэсэн мэдээд дууссан юм а гээгүй. Яг энэ бүлгийнхаа артал Паул үнийг хэлсэн маа. Есүс Христийг өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө эзнийг заяа. Одоо тэр чинь Дамаскын зам дээр эзэнтэйгээ тааралцсан шүү дээ. Тэгээд түүнийг эзэн гэж дуудсан. Өөрөө ирэхгүй. Хүмүүс бид нар дуулдаг тийм ээ бас тунхагладаг. Өвдөг бүхэн түүний өмнө сүгдэж ам бүхэн түүнийг эзэн гэж батлана гэж. Тэд нар таньж мэдчихэд их юм биш. Өөрийн ирэхгүй. Түүний өмнө өвдөг сүгдэнэ. Өөрийн ирэхгүй эзэн гэж амнаас нь гарна. Өөрийн ирэхгүй. Яг Паул Дамаскын зам дээр түүнийг тэ Саула чи яагаад намайг мөшгөөд байгаа юм бэ гэхэд тэр хин бэ? Юу вэ? Хин бэ? Энэ одоо юу вэ гээгүй шүү дээ. Эзэн, шууд эзэн гэсэн шүү дээ. Тэгээ Паул хэлж байна. Би тэрл эзнээс нь өөрөө ч одоо яг Христ Паул хоёр гэсэн үг. Христ та хоёр гэсэн үг. Яг ингэж одоо Христээс тэр хүн лөө хүнээсээ Христ рүү яг ийм шууд мэдлэгийг олж авахын тулд би бүгдийг гар цохирол болгосон гэж байгаа байхгүй.
Харин биднэрт юу гэж заасан бэ гэхээр Христийн төлөө мэддэг бүхнээ хэрэггүй гэж үзгэсэн. Бид нар тэгж чадахгүй. Христ ч биднээс энийг шаардаагүй. Тэгвэл юуны төлөө амьдрах юм бид нар? Гэл эхлэн тийм үү? Махан би бол. Гэхдээ би өчнөө жил сурсан. Би өндөр мөнгө төс, их мөнгө төс, гадаадд сурлаа. Би эн чинь бүгд бурхан энийг наача хог, шаар, нохоон бас гэж бурхан хэлэхгүй. Энэ биш. Харин биднэрт Христийн төлөө наадуулыг хог гэж үзгээд номлоод нэмэргүй байхгүй юу манайхаа. Би хог гэж үзэж чадахгүй. Христийн төлөө. Яагаад гэвэл Христ тийм юм үсээгүй надаас. Харин юу вэ гэхээр хэлж штэ. Би хүн чинь итгэсэн нэгнийгээ таньж мэдэх ёстой биз дээ. Сохор зүгээр ингээл мэдгүй сүмд яв гэдэг тэгэл яваад. Айгүй олон тийм сонин толгойгүй хүмүүс байдаг. Тэгээ өнөөдөр юу номс гэсэн мэдгүй тэгэл нэг урд талд нэг эмэгтэй хашгичаал бөө мэдээ. Гэхдээ тэгээ чи яах гэж яасан мэдгүй тэгэл одоо эхнэр явъя л гэдэг юм шүү дээ. Тэгэл одоо явхаас яах вэ? Хөө хэдий бол толгойгүй чикен шиг явах юм бэ тийм биз дээ. Хүн хэнийг сонсож байгаа юм? Энэ хүн нь яг хин юм. Энд ягаа байж байгаа юм? Надаа ямар хэрэгтэй юм? Итгэл үнэмшил хүнд байх ёстой шүү дээ. Тийм учраас бурхан юу хүсэж байгаа юм? Хөө чи надад итгэсэн бол намайг таниа. Би бүр өөрөө чамд өөрийгөө илчлээ. Тэгтээ бүр нэгийн өдөөс нэг хараад. Бурханы өмнө суралцахад анги гэж байхгүй. Ангаараа суудгүй бид нар. Тэгэл бурхан ингээд хараад манай ангийнхан гэж нэг мангар юмнууд гэдгүү. Харин тэр хүнийг нэрээр нь дууддаг. Энэ ном бүхлээрээ эхнээс аваад дуустал нэрээр дүүрэн байгаа. Нэрээр нь дууддаг. Гэхдээ бүр энийг хин л олов гэжтэй гэсэн хүнийг бүр яг олоод дууддаг. Мария зүгээр л энэ ертөнцийн олон чулуунуудын нэг байсан шүү дээ. Түүнд гоцлоод байх юу ч байгаагүй ш. Гэхдээ бурхан нэрээр нь дуудаж харьцах. Үнэхээр дуртай бүгд энэ түүний мөн чанар юм. Та нар сайн байна. Та нар муу байна. Тэр тэгж ярьдгүй. Энэ дэлхийн гадаргуу дээр бүх хүмүүс завхарсан ч миний яв гэж байгаа ш. Нэг хүнийг авлаад харцсан л байгаа байхгүй юу? Яа бол барагтээ за бурхан ч намайг харахгүй ах вэ? Энэ олон муу хүмүүсийн дунд ганцхан намайг юу хараа гэж гимээр тэгээгүй л дээ тэр гихтээ. Гэтэл одоо 8 тэрбум хүнтэй болцсон бол тэр тэгсэн ч гэсэн тэр нэрээр нь дуудана. Хүний үсийг тоолж олж байгаа юм чинь тэр нэрээр нь дуудана шүү дээ. Тэгэхээр тэр л нэг нь өөрт нь итгэжлээ шүү дээ. Загалмай ажилд нэтгэжлээ ш. Нөгөө авралынх нь гол амин сүнс واخгүй тэр загалмай чинь. Загалмай дээр бүх юм хийгдлээ ш. Бүх солилцоо явагдлаа ш. Бидний бүх чадахгүй тэнд бүхлээрээ ялалт боллоо ш. Бидний бүх өвчин тэнд улаанцаа илаарчлаа ш. Итгэрлээ ш. Есүс Христ дахин амьсныхаа дараа хүмүүст ингээл цусн гоожж байгаа шархаа үзүүлээгүй ш. Сорив байсан ш. Тэр чинь бид нар итгэрнэ гэсэн үг байхгүй юу? Түүний шархан дахин амьлахад сорив болцсон байсан. Тэр л Христийг би мэдээ. Тэр надаа өөрөө заам. Тэрнээс би өөрөө сонсъё. Тэрийг би өөрөө харъя. Харин энэнд садаа болж байгаа бүхэн гэхэр хаана байх нь вэ? Голцвол энд байх нь шүү дээ. Тэр чинь маш их мэдлэгтэй хүн шүү дээ. Одоо Паулыг л ярьж штэ би. Тэгээ та өөр дээрээ бас ахгүй юу? Ямар мэдлэгтэй хүн? Мэдлэгтэйгээс гадна тэр худлаа мэдлэгтэй хүн бол бас биш. Үдсэн мэдснээ амьдрал дээр зүгээр бүр яста нэрэ зүгээр цусан уусгаач хамаагүй биелүүлдэг хүн. Тийм учраас тэр хүн алж явах үедээ ямар сайн тал. Бүр тэгтлээ их улаардаг. Би бүр өөрийнхөө хуулийг биш өөрийнхөө дагдаг хуулийг би бүр улаарн, харамлан, хардан би хамгаалдаг байлаа. Бүр яхаас ч уцахгүй гэсэн. Тэр хүн чинь бол тэрүүгээрээ амьдэрдэг хүн байсан байгаа байхгүй. Хуулийн дагуу бол намайг буруутгах юу ч хиндэж олддоггүй байсан. Тэгэхээр эн чинь бүгд энд нь тогтсон маш том цайз байгаа байхгүй. Тэгэхээр Паул гэдэг хүнийг тэр одоо тийм шин гэрээний хүн болгож өөрчилж чадсан Бурхны хүчит ажил одоо биднийг бол өглөхөө өөрчлөн гэсэн үг. Яагаад заавал Паул өөрөө хэлсэн ш би бол өстө гимтнүүдийн гимтэн штэ гэж. Ямар одоо энэ бол худалд аруус биш л дээ. Өөрийгөө яг мэдчихэж ш би ямар аймар хүн байсан бэ.
надаас илүү гэмтэн гэж байхгүй гэж байгаа байхгүй юу? Үнэн байхгүй тэр яг тэр өөртөө болол тэ тэр яг өөрийгөө мэдэж штэ хүн. Гэхдээ тэр намайг аварсан юм а, чадсан юм а гэдэг чинь түүний авралт хүрэхгүй гэж түүний аврал нь дийлэхгүй хүн гэж ертөнцид нэгч байхгүй л гэсэн үг. Тэгэхээр түүнийг таньж мэдхийн давуу байдал, түүнийг таньж мэдхийн одоо зүйрлэшгүй үн цэнтэй байдал, түүнийг таньж мэдхийн одоо ач холбогдол ач холбогдол гээ. Тэрний төлөө би одоо түүнийг л таньж мэдхийн төлөө би өөртөө байгаа бүх зүйлээ хог гэж үзсэн юм аа. Ингэчлэр биднэрт аюун амар болчихж байгаа байхгүй. Тийм байна. Яагаад гэвэл Бурхныг таньж мэдхэд бидэнд хэн сатаа болдгийг. Тэгээ эн чинь сатаа болдог ш. Тийм биз дээ. Зүрх сэтгэл бол тэртээ тэргүй гэмт мөн чанартай. Гэхдээ Бурхан тулж ажиллахад гмийн хүч нь хугарсан учраас бид нар гарчтэй, ялчтэй. Угаасаа ялцсан учраас загалмай дээр одоо гмийн хүч хугарсан байхгүй юу да. Тэр гм одоо намайг би боолчлогдгаа байсан. Би шийднэ. Би дахиж ийм гм хийхгүй. Өнөөдөр сүмд явж байгаа Христэд итгэгдсэн гмт амьдралаасаа салтсан мөртлөө оюун санаа нь огтхон ч өөрчлөгдөөгүй төг түмэн итгэгч нар байгаа. Учнаараа л баттдаг. Эсвэл ерөөсө толгоогоо ажилуулдаггүй. Бид яаж заалгаснасаа болж штэ тий. Гүй нэг бити бодоод юу яа. Сүнс чинь тэртээ тэргүй ойлгоно штэ. Гүг сүнс тэртээ тэргүй ойлгоно. Тэр бол зөв. Гэхдээ Бурхан биднийг чинь бие сэтгэл зүрх сүнстэй байх байлгаж бүтээсэн, цогцоор нь бүтээсэн байхгүй юу? Одоо аврахтаа яах вэ? Цогцоор нь лаврна. Юурээс нэг нь ч үлдээхгүй тэр. Хэрвээ Бурхан сүнсийг аварч одоо болоогүй л ариун сүнс яах гэж орж ирэх юм? Шаардлагагүй шүү дээ. Бид нар энэ дэлхий дээрээс хөлөөрөө толгой хийнү, толгоогоороо хөлөө хийнү амьдарч явж байгаа л тэгэл мөнхийн услаач шүү дээ. Харин хэрв тэр бидний сүнсийг авраад дээр нь зүрх сэтгэлийг авраад зүрх сэтгэл дотор чинь ийшээгээ гардаг бүх ажиллагаанууд явагдаж байгаа. Толгой тарих, бодол, санаа, шийдвэр одоо Библиэс руу сурж исэн үлээ сайн мэднэ. Энэ бүгд орж байгаа. Тэгээ би орж байгаа. Бүхлээр нь тэр биднийг аварсан юм бол бүхлээр нь аварсан л гэсэн үг. Юу гэж үлдээхгүй. Гэтэл бид нар толгойг нь үлдээсэн. Оюун санаагаа ерөөс арьжлуулахаа байцсан. Гэтэл Паул энд юу гэж байна гэхээр энэ бол амар шүү. Энэ намайг Христийг таньж мэдхэд саад болно гэж үзээд би хайчлаа. Хогийн сав руу чигчлээ. Би энийг хэрэггүйгээд үтсчлээ. Эн чинь миний түүний төлөө хийж байгаа ажил ерөөсөө биш. Тэр миний төлөө хийсэн ажлын улмаас би эн чинь одоо хинбэ гэж түүнийг өөрөөс нь таньж мэдэх гээд надад цадаа олж байгаа бүхнийг би гаргаад хайж яана гэсэн. Өөрөөр хэлбэл тэд нар надад нөлөөлөхгүй байх учиртай. Бид нар тэгэл номлол монлол тэ сургалт мургалтанд сунгуудаа. За яг одоо цөмөөрөө одоо тэ асуудал, масуудал, санаа бодол одоо зовоож байгаа бүх юм хажуу тийш нь тавьяг л тэгдэж ш. Юу яагаад тэгдэм бэ гэхээр энэ бүхэн бити энэ ирж байгаа үгсэд сатаа болоос би саад болоос гэж хүсэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ бид нар толгоогоо дастаа хажуу талдаа тавилттай нэш. Бид нар зүгээр л би одоо юу ч бодмоор би одоо яг ингээд төвлөрмөр. Тийм учраас Бурхан бидний дотоод төвлөрлийг бүр үнэхээр төвлөрлийн булчин гэж байдаг бол бүр сайжруулаасаа бидний харааг бүр үнэхээр тогтоогоосаа бүр ингээ харж сурдаг болгоосаа энэ бүхэл өдрүүдийн туршид түүний үгэн дээр түүний хэмбэ гэдэг дээр түүний замууд дээр одоо энэ их ороо босгоо байдал дотор бидний тогтоож сурах хэрэгтэй. Тийм учраас Паул хэлсэн байхгүй юу? Христийн улмаас одоо би энэ бүхний гар цохирол гэж үзэж байна. Энэ чинь бүгд энэ толгоон дотор байгаа. Мэдгүй тэр хүний толгоон дотор юу гээчин одоо тий одоо бараг л кейсүүд ч биш бүр бүхэл бүтэн департамент байсан бах уу энэ дотор шүү. Мосагийн хууль гэлсэн амар юм байсан л таараа шүү дээ. Тэд нар чи өөрөө зөвхөн тийм байгаа зогсохгүй хүн болгоныг одоо харах хэрэгтэй шүү дээ. За энэ дагж гин үү? Энэ яг хуулийг энэ одоо юм идэхтэй яг хуулийн дагуу хийв үү? Та нар санаж гин үү? Христ Есүс бол үнэхээр шинэ гэрээ. Тэр бүр хүмүүс фарисеучуд хуулийн багш нар бүр уурлаад бүр боогод өчтдээ шүү. Гараа угаасангүй.
Одоо тэд нар бол тийм юм л ажигладаг байна шүү дээ. Одоо та битээр гэрт нь очих юм бол тэгэл оронгууд та битээрийг одоо гараа угааж гэнэ үү, яаж н 5 угааж гэнэ үү, 2 дахь угаасан уу, 3 дахь угаасангүй юу, яаж бохирд сууж гэнэ, ширээний дээр сууж гэнэ үү, доор сууж гэнэ үү. Бүр бид нар бол байнгын хяналтанд тэд нар бодохдоо бурхан яг тийм гэ бодцсон. Бидний хөдлөх, гიშгэх, амьсгаа, урт богино авах бүх юм маань бурхан ингээд харж яадаг. Тэгэл болохоо ангууд донг гэл нэг саваадаж хаяал тэгэл тэгэхээр хуулийг ягштал биелүүлсээр хүн бурхныг мэдгүй өнгөрөөчж байгаа. Энэ хууль нь айгүй чухал болдог. Мөрдөж байгаа юм нь айгүй үнцэнтэй болдог. Үүний төлөө би амьдарч байгаа шүү дээ. Саяхан би нэг ийглийн мэдээ үзэж суужсэн чинь мэдээ гарахгүй оронд нэг морь судлаач орж ирээд ярьж байгаа байхгүй юу? Манайхаа. Үгүй би морь судлаач тэр хүн бол маш их хөдөлмөрлж байна. Тэгээ Христтэй уулзрахаар тэр хүн морь судлахаа болно л доо. Ер нь бол зүгээр л би тэр ингээл үзэл суужсэн. Би ч мориноос их хол хүн шүү дээ. Тэгэл яхаа морь зөргөл ярьлаа юу. Бас Монгол морь яадаг гэдэг л ярьлаа. Би ч бас морин дээр суухаас айдаг ч гэсэн бас монгол хүн морьтой давхиал ирвэл дотроо ч давхих шүү дээ. Бүрс огшоол өөртөө ямар гоё вэ гэлвэр. Тэгтэл хүн бүр морины төлөө амьдарч ин тхүү. Бүр бүхэл бүтэн факультет байна шүү дээ. Монголын их сургууль дотор их сургуулийн факультетийн эрхлэгч танхимын юм да тий одоогоор л эрхлэгч морь судлаач гэж манайхаа. Тэгэхээр одоо энэ хүн чинь Мосегийн хууль судлаач. Мосегийн хууль бол морь биш шүү тийм ээ. Тэгтэл энэ нэмэргүүн байна. Үүгээр би тэгэл тэр хүнийг бодлоо. Яна энэ өста айгүй хурдан Христтэй уулзаасаа тэгээд яг өнгөрдгийн даван дээр би өста морь судалж яхаар бурхан хаана байна гэж хайхгүй яавдаа гэж бодох үед бүр өмнөөс нь айгүй санаа зовлон орж ирж байгаа байхгүй юу. Тийм учраас манайхаа шин гэрээний зүрх биднийг ийм болгосон. Христийг Христээс өөрөөс нь таньж Христээр өөрөөр нь заалгах. Тэгжээс бид нар Христ дүр төрхтэй болно шүү дээ. Би монголчууд ярьдаг шүү дээ алтны дэрэгдэхгүй шаарлна гэдэг. Христийн дэрэгдэх хүн бүр Христ дотор нь амьдарч байгаа бол бүр Христлэг болох нь шүү дээ. Үүний төлөө л би сурсан мэдсэн болгоныгоо хэрэггүй гэж тооцсон юм аа. Амар байгаа байхгүй. Тэгээ би энийг хараад энэ бол өнөөгийн Христэд итгэгчдийн зовлон. Яг л та нар Христийн төлөө наад бодлоо авч хаяач. Үгүй энэ бодол тэгээ хайчдаг бол сайхансан маа. Гэтэл бурхан Христийн төлөө гээгүй байхгүй. Чи намайг мэддэг болцсон учраас одоо чи би чамд өөрийгөө харуулмаар байх юм. Бурхан чи бүр хорхоосоод байна шүү дээ. Би чамд өөрийгөө мэдүүлмээр байх юм. Би чам руу ярмаар байх юм. Гэт на толгоонд морь судлалч садаа болоод байна. Морь судлал, шавж судлалч садаа болоод байна. Тийм учраас бид нэр юмд хэмжээ хязгаар тавь сурах хэрэгтэй байхгүй. Би бол дасгал хөдөлгөөнд их дуртай. Гэхдээ тэр миний Христийг мэдэх мэдлэгтэй бол хамаагүй. Би тэрийг ямар хэмжээнд ашиглах уу, яах уу гэдгийг мэднэ. Өдөр шөнөгүй тэрийг судлаад ингээл ном зам уншаал, дэлгээ лекц уншаал. Надад тийм шаардлага байхгүй. Би яг надад яг юу хэрэгтэй би тэрийг л авахыг хүсэнгүүцээ. Гэтэл бид нар улаарад ингээ юм руу давхиад орчдөг. За дараагийн нэг чухал зүйл нь Паулийн хэлсэн үгнүүдийг харъя. Цаг хангалттай байгаа юм байна. За. Паул ингэж хэлсэн ба Монгол Библийг харах юм бол одоо би Паул Христийн төлөө биш Христийн улмаас одоо түүнийг таньж өөрөөс нь таньж мэдхийн давуу байдлыг нэгэнт харсан учраас сурсан мэдсэн одоо амьдралдаа бүтээсэн бүхнийгээ хэрэггүйгээд хажуу тийш нь тавилаа гэж байгаа. За дараагийнх нь Паулийн хэлж байгаа зүйлүүдийг харъя. Мэдээж маш их шокны юм түүнтэй тохиолдсон гарцаа аахгүй. 10 дугаар ишлэл. Ингэхдээ би түүнийг болон түүний амьлалтын хүч ингэхдээ гэж хэлмээргүй байна. Ингэснээр гэж би хэлмээр байна. Би Бурханаас өгдөг итгэлээр би зөвхт болгогдохын тулд юм а. Ингэснээрээ би Христийг болон Христийн амьлалтын хүчийг зовлонгуудын
хамтралыг гэж хэлмээр байна. Таньж мэдэх юм а. Түүний үхэлтэй адилхан болгогдож үхэхстээс дахин амьлуулагдахад хүрмээр байна. За энэ өста тасран заа юу манайхаа. Энэ одоо би эндээс уншиж үгэй. Паул хэлж байна. Би Христийг ховчлон таньж мэдхийг хүсэж байгаа учраас энэ мэдлэгт садаа болж байгаа өхнийг би хог гэж үзээ хогийн сандаа хийчлээ гэж хэлсэн тийм үү. Тэнгүүтээ Паул хэлсэн. Би Христийн дахин амьсан хүч чадлыг бүр амсмаар байна. Энэ бол нэр үндэ танхаагуйлт. Амсмаар байна би. Бүр туулмаар байна. Одоо энэ чинь нөгөө амсаж туулна гэж биеэрээ амсаж үзхийг хэлдэг байгаа байхгүй юу? Дахин амьдсан тэр хүч чадлыг нь би амсаж үзмээр байна. Дараагийнх нь би Христийн зовлон дотор Христтэй хамтрагч наймаар байна. Дараагийнх нь Христтэй хамт түүний үхэл хүртэл алхмаар байна. Одоо өнөөдөр энийг цөмөрөө нэг жоохон тодорхой болгох гээд үзье. Бид нэр замаар алхаж байгаа мөн үү? Замаар алхаж байгаа. Энэ замыг Бурхан хаанчлалын зам гэж нэрлээд бидэнд тавьж өгсөн. Энэ замыг хүн тавьж чадахгүй. Бурхан тавьдаг. За энэ замаар бид нар алхаж байгаа. Бид нар ганцаараа үгүй ганцаараа биш. Гэхдээ Бурхан хувь хүн нэг бүртээ алхаж байгаа. Тэгсэн мөртлөө энэ зам дээр алхаж байгаа бүгднтэй маань хамт алхаж байгаа. Бурхан тэгж чадна. За, Паул хэлж байна. Би хувьчлан таньж мэдхийн тулд надад юу ч бүү саад болог гэж саад болж байгаа бүх юмаа би гаргаад хайцсан юм а гэсэн. Дараад нь би дахин амьсан хүч чадлыг нь амсаж туулмаар байна. Христ дахин амьсан тэр хүч чадал. Христийн дахин амьсан хүч хараа зөвхөн бодъё. Бид нар бол ер нь нэштэй хүн гэдэг аймаг. Хүмүүс ярьдаг те хүн бол үхдэг гэдэг те. Христийг дахиж ирэхэд бүгд амьлуулагдана. Тий. Би юус энийг бодож олоогүй. Энэ ч угаасаа Паул өөрөө олж мэдсэн байгаа. Бид нар хаанаас гэвэл та нар хайгаад олоо. Тэгэхээр хүн гэдэг аймагт, хүн гэдэг бүтээлд багтчих заавал бүх хүн амьлна. Оршуулгын газар хосорно гэсэн үг. Христийг дахиж ирэхэд. Дистаралтай. Паул болохоор зэрэг энд юу гэж ярьсан бэ гэхээр тэрийг яриаггүй. Би яг одоо амьдарч байхдаа одоо Паул бол энэ загтлыг Филиппо номыг бичиж байхдаа нэг 5-6 жилийн дараа цаазлуулсан гэж байгаа. Тэр эзэнлүгөө явсан. Паул өөрөө хэлдэг би ер нь хоёр юмны яг нэг хоёр хадны завсар хавчуулагдсан халиуны зулцах шиг юм а. Нэг талаасаа би эзэнлүгөө очихыг туйлыг хүсдэг. Нөгөө талаасаа би явчихаар энд яах вүлээ гэж би маш их санаа зовдөг учраас би газар дэлхий дээр байж ажиллаа гүйцэх ёстой. Тэгтээ би ингээд алхаа явж байхдаа би Христийн дахин амьсан хүч чадлыг үзмээр байна. Тэгвэл Есүс Христ үхэхэд 3 дахь өдрийнхөө өглөө дахин амьсан. Тэр одоо яг нөгөө хүний бие дотор дахин амьсан шүү дээ. Шинэ биеийг өмссөн гэсэн үг. Түүний шинэ биеийг өмсөд 3 дахь өдрөө дахиж амьлаад Мария за тэгээд дагалдагч нарт бүр 40 хоногийн турш бүх дагалдагч нартайгаа өөрийгөө харуулсан. Барьж үзсэн, хамтдаа хооллсон, ярихын сонссон, тэгээд хан нэвтлээд орж ирэхийг нь сонссон. Түүнээс гэрэлтэж байхыг нь харсан. Тэр бүр хоол идсэн. Хүш манайхаа эн чинь бидний өмсөх бие байхгүй юу? Өмсөх бие минь. Энэ биетэй чинь адилхан биш. Хязгаарлагдмал биш. Тэр яг Христ дахин амьсан биеэрээ шууд дээш өргөгдөд эцгийн сентийн өмнө авчигдсан. Тийм бие биднэрт Бурхан хийж байгаа. За бид нар тэр тухай ярих юм бол бид нар зүгээр л тасран заа юу. Гэтэ би тэрнээс өмнө нөгөө зовлонгийн хамтар тэгэхээр Паул бас бодож штэ. Христ Библи бидэнд юу гэж хэлдэг вэ? Дахин амьсан Христ бол үхэхстээс дахин амьлагсдын уугнан юм а гэдэг. Хамгийн нэгдүгээр Лазарын дахин амьлт бол тийм байгаагүй. Лазар зүгээр дахин амьсан. Түүнээс тэр шинэ бие өмсөөгүй. Тэр дахиад үхэн угаасаа. Харин тэр дахин амьлтыг яриаггүй. Христийн дахин амьлт гэдэг огт өөр.
Бидний энэ биений хийж чадахгүй туйлын хязгаарлагдмал бидний бие. Сайтар анхаарч лахгүй бол ер нь чадчих гал одоо ерөөсө хэцүү. Харин дахин амьдсан бие гэд. Магадгүй би бодсон байхгүй. Паул бол үнэхээр баг галан амьдралтай байсан хүнтэй ер нь бол тест буцалж идэг амьдрал нь. Магадгүй тэр олон удаа би дахин амьдсан биетэй ч байсан болоос тэгвэл би энийг хийчихгүй юу? Хийх ажил ямар их байна? Тэгвэл би тэгчихгүй юу? Тэрэн дээр би 1 секундын дотор яваад очихгүй юу? Магадгүй тэгж бодсон ч гэж магадгүй зүгээр миний л таамаг л та. Тэр биеийн дотроо бүр үнэн шахагдаад байсан байхгүй. Бүр үнэндээ бие голоод байгаа байхгүй та. Ямар хэцүү юм бэ? Одоо хичнээн чармаагач миний бие бол бие л байд юм. Гэхдээ би түүний дахин амьдтай бүр үнэхээр амсмаар штэ тэр юу гэж хүч чадал дотор тэр бие амьдрах болоо манайха одоо ер нь бол унтаа амьдралаас салмаар байгаа байхгүй. Бидний хэлсэн ш оюун бодлоо одоо газрын юмар хөглөрүүлэх болооч. Дээгүр хэмсийг эрен хайлтаа. Тэг ганцхан бүтэн сайнны өглөө үрж ирэл нэг цаг хүрэхгүй хугацаанд нэг дээгүр хэмсийг хайсан болоод гараа явчихдаг. Тэгээд нөгөө дараагийн бүтэн сай дээр хүртэлгээл байхгүй. Шувтан газрын юм эрен хайсараа байгаа. Энүүгээр чинь бүгдээрээ нэг ингэсэн юмнууд орж ирэлгээд би ч гэсэн бас яг адилхан ингэсэн. Тэгэл хитэн биенээ дээш нь харуулах гал үзэл тарж. Тэгээд ийм амьдрал бол бидний амьдрал биш. Энэ бол хотын сүмийн л амьдрал биш. Биднийг юу гэж хэлнэ хамаалах гажцсан буруу яасан хамаахгүй. Паул нэг юм хараад байгаа хөөе. Тэрийг л яг би мэдчихээн Христ дахин ирэхэд бид нар цааш нь бие өмснө. Гэтэ энэ биеийг одоо бид нар яаж бэлддэг вэ? Яг одоо амьдарч байхдаа бид нар үр болгож бэлддэг. Бурхан хийдэг. Тэгэхээр бодоод үзье хэлвүлээ. Галаат номын 6 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байна. Энэ биднээс ихтэй үнэхээр бидний сүнслэг ухамсарыг сэргээнэ гэж бодод байгаа. Галаат номын 6-гийн 8. Галаат номын 6 дугаар бүлэг 5 дугаар бүлэг дээр нь бид нар чи ариун сүнсний үр жимс амар хайр баяр баясгалан амар тайван төвчээр инрэл хайр сайхан сэтгэл одоо итгэлтэй байдал дүлгөөн яагаад өөрийгөө захирах. Би өөртөө энийг л хүсэж байна. Энийг залбирлаар авдгүй. Энэний төлөө залбирах хэрэггүй. Яг л та Христэд итгэсэн юм бол энэ танаас ургах ёстой. Тэгээ ариун сүнс ургуулдаг. Ариун сүнс таны дотор ажиллаж ээж энэ ургадаг. Эсвэл гуйгаад автын биш. Ийм автомат ямар ч юм байхгүй. Бурхны хаанчлал дотор автоматжуулагдаагүй маш олон юм бий. Тэгвэл 6-гийн 8 дээр ингэж хэлсэн байна. Яагаад гэвэл өөрийнхөө урдхыг нь харал та. Бүүм эхлэгт бурхан элэг доог болохгүй юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. За энийг одоо бүгдээрээ оюун санаагаа зэгцсэн. За энэ юус өргөл өмд гутал эд баялаг юу хамаагүй. Тэрийг биш. Дaalт мөнгийг тариул мөнгийг хураана амьс тариул амьс тэр юус биш заа юу. Тэрэн дээр чинь зарчим ажиллах л ах тийм биш. Одоо энэ тухай ярих гаагүй байна. Тэгэхээр та айгүй шин юм сонсох гээд байна гэсэн үг. Би ч гэсэн элэг тарьснаа л хурааж авдаг. 8. Яагаад гэвэл өөрийнхөө махан бид тархич нь Паулынд ямар ч өмд гутал ирээгүй л байгаа даа тийм мөнгө төгөр юу ч яриаггүй. Харин махан бидээ тарьдаг нь махан биеэсээ ялзарлыг хурааж авна. Харин сүнсэнд тархич нь сүнснээс мөн хамиг хурааж авна. Тийм учраас сайныг үлдэхдээ зүрхшээхгүй байя. Паул дахин амьлтын тухай өөрийнхөө загтлууд дээр тодорхой бичсэн байгаа. Коринт дээр бичсэн байгаа, Колосой дээр бичсэн байгаа, Тесалоник дээр бичсэн байгаа. Та нар яг тэр зүйлийг үнэхээр аваад уншаад үзэх юм бол ямар амар гүн мэдлгүүдэ гэж бодмаар. Тэгээ яагаад ингээ 2000 жилийн турш ийм гүн мэдлэг нууц биш болчоод бидэнд дэлгэчээд байхад бид нар яагаад ийм хариуцлагагүй амьдарч байгаа юм тэгвэл энд хэлж штэ. Хэрэг бид нар махан бие юмсыг л тариад байх юм бол одоо бидний бодол санаа одоо хүний үзэл бодол гэсэн үг шүү дээ. Бид нар сургалтын дээр махан бие үзэлсэн нэг айгу тодорхой юм. Махан биесийн юмыг л өөртөө тариад авах юм бол миний бие ялзарлын үр болно. Айгу олон итгэгч нар ингэж итгэж байгаа. Бурхан надад шинэ бие бэлтцсэн байгаа. Өстой гоё сүр чавхлантай Есүс шиг яг Есүсийг шиг бие юм уу? Яг л Есүс яаж амьдрсныг л санаж. Тэр тэгэж амьдрсан байхгүй юу? Тэр сүнс дотор одоо ингэж үрс тарьдаг байсан учраас
Сүнснээс хурааж авсан. Өөрөөр хэлбэл мөнх амийг хурааж авсан. Өөрөөр хэлбэл мөнх амийн дагуу биеийг өмссөн. Гэтэл зүгээр л ертөнцид хідэн итгэж байдгийг юм итгэв. Зүгээр Христэд итгэдэг, сүмд явдаг. Тэгсэн мөртлөө зүгээр л өөрийнхөө бодлоор амьдрал, өөрийнхөө зөв гэдгийг л тулгаа явчихдаг. Миний зөв заа юу? Би угаасаа юм, би юм уу яах юм чи намайг нөхөртөөгөө эхнэртэйгээ байлдал ажлынхаа газар нь таалалцаа л ерөөсө нийгэм дотор зүгээр ямар ч өөрчлөлт байхгүй. Сүнс дотор юу ч тарьдгүй. Хийдэг юм зүгээр л махан биеийн зодон тэмцэл. Шунал тачаал. Тэгчээд биста үнэхээр сүр жавхлантай би надад бурхан хийж байгаа гэж бодохоор нэг тийм логикийн хувьд хүртэл хацалтаж өгөхгүй байхгүй. Тийм үү? Хөөлийн махан бие дотроо бүр тавалтсан. Хүссэн цагтаа залхуурна, хүссэн цагтаа болно, хүсвэл явна, хүсэхгүй бол явахгүй, хүсвэл би сонсно, хүсэхгүй бол сонсохгүй, дургу үргээд сонсохгүй, уучлахгүй, чадахгүй. Миний буруу биш. Чиний буруу эцтэй. Энэ бүгд махан бие. Махан биеийн бодол санаа бол бурхны эсрэг дайсагнал. Бурхан дайсандаа сүр жавхлантай бие бэлдэж байгаа гэж та бодчих. Тийм байхгүй. Тийм учраас дахин амьлт бол Паулийн хувьд зүгээр хэлсэн шүү дээ өөрөө. Бид нар зүгээр итгэл дахин амьлт байдгүй бол бид нар шиг тэнийг хүмүүс хороод байхгүй. Харин бид нар сүнс дотор үр тарьдаг хүмүүс. Яах гэж? Тийм нэг алдартай сүр жавхлантай биеийг бурхан миний эцэг дээр уралж байгаа шүү дээ. Тэгээд миний бие үхээд газарт үрмэт суулгагдана да. Тэгээ Христ дахин ирэндээ. Тэгэхэд яах нь тэр үр шин бие өмс. Одоо яг помидорны үр тариад ургахаараа помидор гарч ирдэг штэ. Эсвэл одоо цэцгийн үр тариад айгүй гоё цэцэг гарч ирдэг шиг бид нар бурхны бэлдсэн цогж байгаа. Яагаад бурхан бэлдсэн гэдэг юм? Яагаад гэвэл ариун сүнс миний дотор ажиллаж байна. Би ажиллахыг зөвшөөрсөн тийм ээ. Ариун сүнс таны дотор амьдраад ажиллаж байна. Таны дотор одоо маш эрчтэй ажиллаж байна. Та одоо зөвшөөрөөд ингээд эрчтэй ажиллаж байна гэдэг чинь таныг тэр бие өмсгөд чинь үр болгож бэлдэж өгч байна гэсэн үг. Хэрвээ ариун сүнсийг та өөрийнхөө дотор ажилуулдаггүй бол ариун сүнс хизээч үгүй би тоягийн дотор ажилламаар байна. Бихийн дотор аймаар ажилламаар байна. Сувдагийн дотор хаяа ажилламаар байна. Тэр тэхгүй. Тэр бүгдийн дотор үнэхээр ажиллахыг хүсдэг. Тэр биднийг үнэхээр яруу алдартай амьдраад яруу алдар сүр жавхлантай биеийг яг Христ шиг өмсөөсэй гэж хүсдэг. Тийм учраас Христ өөрийгөө 3 хоногийн дараа харуулсан байхгүй. 3 хоногийн дараа. Одоо бол бид нэр Христийн эрхийг хүлээж байна. Тэрнээс нааш одоо тэр дахин амьсан сүр жавхланд бие өмсөхгүй те. Харин Христ 3 өдрийн дараа яах гэж харуулсан. Яагаад гэвэл та нар ирээдүйд ийм болох юм а гэж харуулсан байхгүй. Яг ийм болох юм а. Ийм сүр жавхлантай болох юм. Тэгэхээр өнөөдөр бид нар хариуцлагагүй амьдрах одоо эрх вэ нүү? Эрхэнч байгаа л да. Гэхдээ бид нар тэр эрхээс татгалцахгүй юу гэдэг чинь хувь хүний сонголт. Хаан хошиг бид нар ингээл энэ бүр ингээл одоо бүр идэж уухаас ахуулаад сүнслэг юм зарцуулдгүйгээрээ их цагийг одоо юундач зарцуулдаг. Тэгээ бид нар бурхны өмнө очичоод зав байхгүй гэж яриад бол нэмэргүйх. Бид нар яагаад гэвэл юуны төлөө амьсгалж амьдрдаг вэ гэдгээ хинээс ч илүү ойлгоцсон хүмүүс бурхны өмнө очичоод юу л та бурхан минь би ч одоо нэг сүмийн пастор байлаа да тэг бурхан тэрийг тавиагүй юм шиг. Бид амар завгүй байлаа ш. Нэр нь 5 хүүхд өсөглөө штэ. Би чинь одоо ингээд дондогноо зогсож болохгүй байхгүй юу? Яагаад гэвэл бид нар хамгийн түрүүнд шүүлтээр орох учраас. Шүүлт нь эцгийн өргөөнөөс эхэлнэ. Дараа нь бид нар бурхантай нийлээд Есүс Христтэй хамт зогсоод дэлхийг Тэнгэр элч нартай хамт шүү. Хүүе манаха одоо энийг бодоод сүмрээ сэрий. Энийг бодоод сүмрээ сүнслэг хөрөнгө оруулалтуудаа нэмээ. Сүнслэг эрэл хайгуулаа ирчимжүүлээ манайхаа. Тэртээ дөрөв бусад бүх юмн дээр чинь би анхаарна гэсэн шин. Юунд ч үтэйсэн наазаа. Эхлээд миний хаанчлал, миний зөвхт байдал, миний амар тайван, миний баяр хөөргийг л ирэн хайгаадах, намайг ирэн хайгаадах, надаар сургагдаадах гэдэг чинь юу? Ирээдүйнхээ биеийн сүнслэг үрэл болж штэ бид нар. Тэ хэрэг бид нар Паул шиг амьдрал. Паул шиг л. Паулийн дахин амьсан биеийг бид нар хараг баш. Паулч бие үлээж байгаа тэнд. Мөнхийн улсад. Зүрх сэтгэл нь тэнд байж байгаа. Гэтэ бие өмсөөгүй байгаа. Хүлээж байна. Бие өмсмөр энэ тэр хүн чинь.
дахин амьд бол Паулийн хувьд бол үнэхээр урагшлах хүчнээс. Тэ хэлдэг ш Паул Эфестер хэлдэг баха. Би Христийн дахин амьлтанд итгэдэг учраас би үхлээс айдаггүй маа. Би тэнэг зоригтойдооч биш. Зүгээр л түүний дахин амьлтын хүчинд итгэдэг учраас надад би өдөр болгон үхэлтэд тулдаг. Гэтэ би айдаггүй гэж байгаа. Үхэхээс айдаггүй гэсэн үг. Паул тэр Христийн дахин амьлсан хүч чадлыг амссан хүн гэж би итгэдэг. Одоо түүний жинхэнэ амьлалт нь та бит хоёртой нийлээд үнэхээр тасархай байх бол. Би л одоо хаан амьдарчаад Христэд итгэсэн гэсэн мөртлөө нэрийг нь дандаа уландаа гიშгэж амьдарчаад дандаа өөрийнхөө юмыг хийчээд дандаа өөрийнхөө аашилж өөрийнхөө загинж бүр төрлөх зам нь хүртэл өөрчлөгдөөгүй. Тэгчээд бурхнаас айгүй гой бие өг гэд гуйгаад иж болохгүй. Та нар хэрвээ Орос ардын үлгэрийн кино үздэг бол тэрэн дээр Мароска гэх кино хийдэж ш. Нэг амар юм хамар мамарт амар ховдог охин. Тэгээд нөгөө дүүн аягүй гоё болоод төрөөд ирсэн чинь би тэр өвгөнтэй очиж уулзмаар ингээд. Нөгөө одоо өвлийн өвгөнтэй. Ойд очиж амар хоол мал тавьчихсан. Амар идээ суужсэн чинь өвгөн хурж өвлийн өвөө айдэн ш тэрнээс бүр. Тэгээ нөгөө чинь за али бошоол өвгөн минь хурдан намайг гоё олгоотох. Али хурдан намайг гоё хувцалж муцлаатах. За ер нь ийм иймэрхүү үлгэрэл болох гэдэг байгаа байхгүй. Тэн ганц санаа зовдөг юм л тамд л орохгүй болоо гэдэг. Гүй бид нар мэдхгүй шүү манайхаа. Мөнхийн улс гэдэг бол хөвгүүд охтууд нь очдог газар. Монгол гэдэг чинь ямар яс хураадаг газар уу гэдэг шиг. Тин зүгээр ингээ те та бодолтой бурхан шудрах штэ. Би мэдхгүй л дээ. Тэгтэл бурхан шудрах гэдэгт би итгэдэг. Тэгэл намайг мөнхийн улс авахгүй хайж би Есүст чинь итгэл эзтэй тэгээд. Яг би нөх өөрчлөгдөж яриаггүй л би угаасаа юм зөрүүд ахгүй юу? Та зүг байгаар нь хайрлж. Бид нар ингэж ээж болохгүй шүү дээ. Тэг бурхан байгаагаар хайрлж болно. Тэг дараагийн очих газар чинь бол байгаагаар чинь л байх болно шүү дээ. Тэ мэ? Дараагийнх нь. Христийн зовлон дотор би бүр түүнтэй хамтармаар байна гэж байна. Бид нар өштэй Паулийн үе рүү өөрийгөө аваачих хэрэггүй юм. Яагаад гэвэл бид нар тэрнээс хойш 2000 жилийн дараа амьдарч байгаа хүмүүс. Бидний амьдарч байгаа үе бол одоо Христэд итгэдэг одоо манай улсад л бид нарыг ингээл арслан манад ямар тийм хайж үгэж гэсэн арслан ч байхгүй юм да гэвчиг хавчиг гэвэл зөндөө хавчлагын бодлого байгаа л ах. Гэхдээ биднэрт өөр төрлийн хавчлага байгаа. Айгуу нарийсцсан арга нь амар нарийсцсан. Одоо манай Монголд бол гадаадд бол бүр нарийссан. Аборт хийхийг зөвшөөрөх хууль одоо юу байдгийг бүгд алгууд эсвэл хүүсээ салах зарим газар бүр хүүхэд өөрөө хүүсээ сонгоно. Энд чи бүгдээрээ Христийн энэ дотор амьдарч байгаа Христийг одоо дахин зовлон туулуулж штэ. Хүн үүнийг хамгаалахын тулд Христтэй хамт зовно. Та зовно. Тэгэхээр бидний зарим зовлон бол Христ миний дотор зовж байгаа зовлон байгаад идэг байхгүй юу? Тэр Христ рүү дайрж байгаа зовлон байдаг л гэсэн. Таны дотор байгаа итгэл үнэмшил чи юу юм? Христ дотор ч байгаа штэ. Тэрнлүү чин дайрдаг. Одоо атаклдаг. Тэд нар чин намайг зовоодаг. Тэгэхээр бид тэгээд дагалдагч нар нөгөө Христийн нэрийн төлөө зовх нь үнэхээр зохистой юм а гэд баярлаа гэдэг чинь тэр байхгүй юу? Доторх нэгэн л дайраад байгаа учраас бид нар зовж эхэлнэ. Бүх төрлийн хавчлагууд орж ирнэ. Одоо тэр хавчлага нь бүр гэр бүл дотор мэн чавагдана. Тийм ээ? Хайн нээжл хүүхдүүдээсээ хүүхдүүддээ хүртэл хавчагдана. Тэгээд хамаатан садан одоо тэрнээсээ гадна нийгэм өөрөө тэр чигээр бурхангүй учраас биднүсийг итгэл үнэмшлээс сахиж амьдрахад хэцүү болгож өгнө. Дээрэс нь медиа, сошиал ертөнц биднийг ямар амархан өргөтж байна. Эн чинь Христийн амийг өхүүлэх гээд бүр ажиллаж байгаа юм баггүй да. Бид нар утсаа ухдаг шигэ энэ номыг тэгж ухах байтугай илүү ухах хэрэгтэй юм. Тэгж чадахгүй байвал таны доторх амийг хөнөөх гээд хин нэг ажиллаж байгаа тэнцээ чинь бүр багалзуурдаж алах гээд бүр яг Христийг хавчижсэн шигэ. Харин Паулийн үед бол тийм зовлон байгаагүй өөр зовлон байсан. Паулийн үед бол бүр амар зовлон байсан. Яагаад гэвэл тэр чинь нөгөө
дахиад фарисеучуд хуулийн багш нартайгаа тулах хэрэг гарч байгаа шүү дээ. Израиль үндэснийхээ төлөө би яаж шаналж байгааг бурхан гэрчлэнэ гэж байгаа шүү дээ. Зовлон нь өөр байсан. Гэхдээ тэр яасан бэ гэхээр Христ эзэн зовсон шиг би яг тэр зовлон дотор нь түүнтэй хамтарч өөрөөр хэлбэл баймлах гэдэг тэр амийн төлөө та завхад бэлэн байна л гэсэн үг. ертөнц биднэрт дандаа тийм арга зам санал болгоно. Амархан амьдрах, одоо хөнгөн амьдрах сүм хүртэл тийм соёлтой байгаа. Яавал айгүй амархан болох. За би хүүтэйгээ харьцаж чаддаггүй юм. Аавын сургалт яг одоо эхлэх гэж байгаа. Та ирээ суучих. Аавын сургалт бол гоё. Бид хоёр ч одоо захиа махаа хүргэж хүмүүс баярлал уйлж яхахыг харахад юу муухай байдгийг. Гэтэ энэ юу ч барихгүй байхгүй юу? Юу ч бидний дотор барьж байгуулахгүй. Бид нар дотроо нэг жирэмсэн хүн шиг нэг үр тэгээд яваад байгаа шүү дээ. Христийн дүр төрхийг хаанчлалын үрийг бид нар тэгээ яваад байгаа. Тэрийг ингэж тижээхгүй тэд нэр ерөөсөө. Хүн эцэст нь юу болох вэ гэхээр одоо бүр алга болсон байлээ. Ээжийн сургалт, аавын сургалт, нөхрийн сургалт, эхнэрийн сургалт одоо удахгүй эмээ өвөөгөө гарах байхаа гарцсан ч гэж магадгүй. Энэ биднэрд юуг заадыг? Чи 90 хайх хэрэггүй би зүгээр хэлэгдэгч. Бурхныг таньж мэдэх 15 алхам яах юм бэ? Аюу амар. Чи хурж ирэл 15 алхмыг бичээд авчих. Та зүгээр анзаараарай. Магадгүй таач тийм болсон байж магадгүй. За очоод сураад авчи. Нэг Библийг уншиж нэг асуулт гарна тэнгүүд ёо энэ одоо яг юу гэсэн? Хүний толгой эргэх ёстой байхгүй юу? Хүн юм ойлгохын тулд толгой хүртэл ажиллуулах дургүй. Яшиг очоод нөгөө юу ачи бүлгийн хахлагчаас асууч. Судагчаас асууч. Нөгөөд нь айгүй бэлэнтэй. Тийм үү те? Бүр дөрөвдөө орцсон те. За би хэлээд өгье. Гэхдээ тэр хүн өөрөө мэдэж авбал ямар амттай вэ? Энэ бүхэн миний дотор амьдарж байгаа амийг би яагаад байна гэдэгтэй чинь шууд холбоотой байгаа байхгүй. Та жоохон зовх хэрэгтэй. Би жоохон зовх хэрэгтэй. Зовлон дотор бүх юм чинь нэмэгдэгдэн, зэгцлэгдэн. Тийм учраас бид нар үнэхээр түүний Христ ямар өөрийнхөө амьдрал сүүлчин одоо тий амьдрал өдрүүддээ тэр бүх л төрлийн зовлон үзсэн шүү дээ. Гэтэ тэр бүр үнэхээр фокус нь ч зовлон дээр байгаагүй л дээ. Гэтэ тэр ямар ч зовлонгоос цогтаагаагүй. Гэтэ Есүс их сонирм. Энэ дэлхий дээр амьдарч байхдаа нөгөө үйлчлэл нь эхэлсэн эд явж байхад түүнийг алах гэж үргэлж оролдож байсан. Ялангуяа загалмаа ойртох тусам ажиллагаа идэвхжижсэн шүү дээ. Харин Есүс загалмайн үхэл хүртэл тэр өөрийгөө маш болгоомжтой авч явсан байгаа байхгүй. Цагаасаа өмнө үхчихвээ гэж. Ойлгож байна уу? Тэр Иерусалимийн гадна одоо Голготын толгой дээр цовдлогдож үхэх ёстой байсан. Тэрнээс өмнө нэг өдрийн ч өмнө биш, 30 минутын ч өмнө биш, өөр газар ч биш, хаан ч биш. Тэр үхээс хойш тэр юусаа амьдраагүй. Тэр зүгээр зорилгоо мөшгөөд тэр зорилгод хүрсэн байхын тулд тэр биеэ аваа явж исэн байгаа байхгүй. Өхүүлэхгүй. Анхааралтай, маш соргог. Дараагийнх нь зовлонгуудад бид нар хэдүүлээ байж би юу гэж хэлэх гээд нөхөр зовлон бол амьдралын нэг хэсэг учраас бид нар энийг зүгээр хүлээж авч сурах ёстой. Яагаад маагаад гэж хэрэлдэх хэрэггүй. Зүгээр л амьдралын нэг хэсэг, харин энэ бол надад сайн юм аа. Дасгал сургуултын үе юм аа. Жинхэнэ чадваржуулдаг үе юм аа. Жинхэнэ уучил сурдаг үе юм аа. Жинхэнэ баяр хөөргийг олдог үе юм аа. Хүн зовлон дотор л баяр хөөргийг олно. Манайхаа. Юумэрч юу ч үзгүй ингээ явж байвал та сүултээ баярлахаач мэдгүй сонирн болно. Манай охтууд нөгөө Шинэ Зеландд байгаа шүү. Тэд нар тэгж амч. Энэ Шинэ Зеландчууд их сонь штэ юм ингээ. Ерөөс барагтаа бол инээдв штэ. Амьдрал нь айгүй тасарсан ш тэднийг ч. Тэгээд дэндүү тасарсан учраас тэд нар бүр барагтаа бол инээж минийхээ байцсан. Тэгэхээр би зов гэж байгаа юм биш л дээ. Зүгээр л бид нар зовлон тахта баяр хөөртэй байхын үн цэнийг мэдээд байгаа байхгүй. Өсөж явахдаа цатгалан байхын үн цэнийг мэддэг шиг. Эсвэл бид нар маш их үемэн бужигнаан дунд байхдаа түүний амар тайван гэж юу болохыг танина. Түүнээс зүгээр шувууны сайхан нартай өдөр салхихгүй шувуунд ингээ сайхан сууж байгаа. Тэр амар тайвнаа андуурч болохгүй. Харин жинхэнэ буцлаа л өстө бүр зүгээр унсан хорголоо түүж барахгүй явна гэж байгаа үедээ л яг жинхэнэ тэр амар тайван миний дотор амьдрдсан бэ штэ гэдгийг олж мэддэг. Дараад нь
би Христтэй хамт гэж байгаа юм. Одоо энэ дотор байдаг Христтэй хамт. Одоо энэ чи Паул миний дотор Христ амьдарч байгааг хэлсэн байгаа шүү дээ. Би одоо амьдарч байгаа нь би биш ээ, Христ миний дотор амьдарч байна. Би Христэд итгэх итгэлээрээ амьдарч байна гэж тодорхойлсон байгаа шүү. Христтэй хамт би бүр түүний үхэл хүртэл ямаар байна гэж. Христ үхсэн. Дахид цовдлогдохгүй. Тийм учраас анхааруулдаг Еврей ном. Та нар Христийг цовдлогдоод нас бараад дахин амьсанд итгэхгүйгээр дахин түүнийг цовдлоо. Уучлагдахгүй нүгэлгэж байгаа шүү гэж. Харин Паул энд тэр загалмайн үхлийг ярьсан байхгүй. Цөмөр харъя. Надад яг юу ярьсан тийм ээ? 10 минут биш үү? Юун дээр бол тий Филиппой. Филиппой номын 2 дугаар бүлэг. 2 дугаар бүлэг ингэж байгаа. Энийг биш та зүгээр нэг сүмд явдаг хүмүүст өгч байгаа одоо зааварчлаа гэж бити хар. Энд ингэж хэлж байна. Өөр хоорондоо таваас Христ Есүс байсан тийм бодолтой бай. Өөрөөр хэлбэл та нарыг Христ шиг боддог бай гэсэн үг. Адилхан боддог бай. Христ Есүстэй адилхан. Тэрээр хэдийгээр Бурхны мөн чанараар оршин байсан боловч Бурхантай тэгш байх явдлыг өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй. Харин өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр үхэлдэж төдийгүй загалмайн үхэлдэж хүртэл дуулууртай байснараа өөрийгөө даруу болгов. Тиймээс ч Бурхан түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг түүнд сойрхоо гэж. Есүс Христ ямар бодолтой байсан бэ гэхээр хэдийгээр тэр өөрөө Бурхан байсан. Гэхдээ тэр хинээс тэр ертөнцийн дээр амьдарч байхдаа илүү давуу байдлыг өөртөө нэхдэггүй байсан. Илүү давуу өөрт нь илүү давуу хандаасаа тий одоо тэгж хүсдэггүй байсан. Тэр байтугай тэр хүн болсон нь өөрөө ёроолдчихсан байгаа байхгүй бүр. Түрүүн одоо туяа маань ярьсан шүү дээ. Ёроол гэж байдаг бол Есүс тэр л ёроолд очсон. Одоо улсынхан гэж манайхаа ярьж тий улсынхантай л хамт байсан тэр. Ордонд төрөөгөө баян айлд тэр зүгээр л хамгийн байж болох хамгийн доор газраас л төрсөн байхгүй. Тэр хүн болж төрсөн нь өөрөө Бурхны даруусал байсан. Зүгээр хүн болж төрснөөрөө л тэр дарууссан байгаа даа байхгүй. Тэгээд тэр бүр туйлын хэврэг бие дотор амьдрахыг зөвшөөрсөн. Туйлын хэврэг бие дотор. Бурхантай хэзээч тэгш байх гэж оролдоогүй. Хинээс ч илүү давуу ирэх гүйцэлдүүлгэж хараа Есүс Христ бол үндсэндээ өөрийнхөө эрхээс 100% татгалзаж амьдэрсэн нэг. Тэр ямар ч эрхийг эдлэхийг хүсээгүй албаар тэгсэн мөртлөө хамгийн сонирхолтой нь хүн болгонд эрхийг өгч ирсэн. Сонирн байна уу? Доромжлох эрхийг өгч ирсэн. Дүүж хада өөрийг нь зодох эрхийг өгч ирсэн. Хараах эрхийг өгч ирсэн. Голох эрхийг өгч ирсэн. Голмоор байна уу? Гол. Чи яаж намайг голж чадчихна? Би Бурхны хүүштэй нэг ч удаа тэр тэгж Бурхантай эн зэрэгцэх гэж тэмцэлдэггүй. Давидыг санаж гэнэ үү? Түүнийг хараадаг те. Тэгэхэд Давид Бурхан хараа гэж байгаа чинь билүү? Харааг. Энэ хэн бэ? Христ байгаа байхгүй. Намайг голоод байна. Гол. Намайг хин ч биш гэж байна. Үз. Миний нүрэл нулимж байна. Нулим. Эрхийг нь эдлүүлж байна гэсэн үг. Тэгсэн мөртлөө өөрөө ямар ч ирэхгүй амьдэрсэн. Христийг даг гэвэл ийм л амьдрал бидний хүлээдэг. Тийм л учраас бидний тэмцэл хаана байдгийг яг энэ дотор байдаг байхгүй. Яа тэгвэл би хүн голхлоор уур хүрдэг. Яг өт шиг. Эсвэл одоо миний бурууч зөвчөө хүн үг хэлүүл өрүүлцдэг. Тэгэхээр Христ улам бийжих ёстой байц. Би улам алга болох ёстой. Христ бийжих ёстой. Тэгвэл би сая хувь тавилангийн гүйцэтгэл дээр тэнцэж чадна. Яа тэгвэл Бурхны бүтээсэн танд надад зориулсан хувь тавиланг Христ дүр төрхтэй хүн л гүйцэлдүүлж чадна.
өөр Христ итгэж болгон итгэдэг гэж нэрлэдэг болгон хизээч гүйцэлдүүлж чадахгүй. Харин тэгээд бүр хараа ингэж ш. Тэр бүр дараад нь бүр хамгийн адгийн үхэлд зүгээр л өөрийгөө өгсөн. Понти Пилат чи өөрийгөө өмгөөлчтэй гэхтэн дугаал байсан. Өмгөөлөхгүй. Тэгэл гарын үсэг зурсан түүнийг хидл болд хид зодсон дараад нь загалмай дээр нүцгэн шалтан аваачаад хадсан. Үндсэндээ бол Христ өөрийгөө алахыг нь тэд нэр зөвшөөрсөн байхгүй. Гэхдээ бүр хамгийн адгийн үхлэр гэж байна шүү дээ. Христ өөрийгөө нэг ч удаа арайчтай аваа та зүгээр намайг ингээд нөгөө хясан дээрс ингээд хүмүүс түлхээл унгаал тэгэл би хүчийдэх үү? Тэр тэгээгүй. Яг л энэ бие дээр юм шийтгэгдэх ёстой байсан шүү дээ. Гэм нүгэл хараал бүх юм тэр бие дээр одоо бидэнтэй ижилхэн байгаа тэр бие дээр бүх юм тасрах ёстой, бүх юм шийтгэгдэх ёстой, там шийтгэгдэх ёстой. Тийм л учраас Есүс яг загалмай дээр байх ёстой. Тийм учраас яг Скариотын Юда түүнийг зарах ёстой. Тэгээд тэр шин тэр баригдах ёстой. Тэгээд тэр маргааш нь цовдлогдох ёстой. Хэрвээ бид нэр 2 дугаар бүлгийг унших юм бол энэ нэр үнэхээр одоо бүх мэд энийг бид нэр энэ оюунаараа ойлгож чадахгүй л те ер нь бол. Гэтэ бурхан бидэнд энийг илчлэх чадaltaй. Яг л энэ бол зүгээр нэг сувдаа нэг айгүй гоё сурцсан юм а өнөөдөр та нарт ярьж байгаа. Энэ ч гоё юм биш. Энд чи өөрөө хүч чадал. Бурханы мэрэгэн ухаан. Бурханы мэрэгэн ухаан бол загалмай гэсэн шүү дээ. Паул. Тэгээ хамаг ухаантай хүмүүсийг зүгээр пят нойлдоод хийцэн байхгүй. Ямар тэнийг та нар загалмай мэрэгэн ухаан гэдэг үгтэй шүү дээ. Яг л загалмай хүнийг оронгоор нөөцлөх хүчтэй. Сүм биш. Пастор биш. Бүлгийн удирдагч бидгүй. Хажуудах чинь ч биш. Хүмүүс тийдээ. Хотын сүм таалагдаагүй учраас би явсан гэдэг. Бидээ авралаараа болдоо л гэдэг. Одоо яах вэ? Яалтай байлээ те. Бурхантай уулзаж түүнтэй алхахыг одоо сурахгүй л да яалтай байлээ би. Яг л сүм өөрчлөхгүй шүү дээ. Таныг. Харин танд өсөх бүхий л боломжийг хангаж өгнө шүү дээ. Тийм биз дээ. Бид нар ургамлын үрийг тариад үрслэгээ хийхэд бол тохиромжтой газрыг нь олж нарны тусгал бүх юм шийдэж тэгжээс тэр ургадаг шиг энд сууж байгаа хүн нэг бүр өсөх нь бидний зорилго шүү дээ. Тэнд бид нар анхаарах ёстой шүү дээ. Бурхан өсгдөг л дөө. Гэхдээ анхаарах ёстой, услах ёстой шүү дээ. Зохистой хоол тижээлийг нь өгөх ёстой шүү дээ. Тэгвэл тэр хүний хүсэж байгаа юмыг өгөөд иж болохгүй өстэй. Тийм учраас Есүс өөрөө тийм байсан юм аа. Бид нар даруй байх ёстой л гэсэн. Даруй бай. Туйлын даруй бай. Үхэлдэж хүртэл даруй бай. Тэгэхээр энэ бидний махан биеийн үхлүүд шүү дээ. Одоо нөгөө ярзаг гэдэг те реакцлдаг 9 шидийн авир гаргадаг. Энэ бүхэн маань үхэх ёстой. Би бол туяагстай үнэхээр одоо бид нар дээд дуудлага гуйж залбирна гэдэг бол асар том зориг байхгүй. Намайг үхүүлээд өгөөч гэдэг бол асар том тэгсэн мөртлөө маш их утгач та. Энэ бол ерөөлөөс өөр юм харж байна гэсэн. Таны тэртээ дөрөв бурхан биднийг ерөөн хаашаа цугтаж чадахгүй бид нар тэрнээс. Тэгээ хамгийн сүүлд нь би амжих уу? Харъя. Амж. Хамгийн сүүлийнх нь. Дахиад цөмөрөө Филиппой ном руу гоч. 3. 3:20. Харин бидний иргэний харьяал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид аврагч эзэн Есүс Христийг хүлээж байгаа. Тэр бүх юмсыг өөртөө захируулдаг хүч чадлаараа бидний дорд биеийг өөрийнхөө цог жавхлантай биетэй адил болгож өөрчлөнө гэсэн. Бид нар штэ Америкт 2 ч удаа хийсэн баха тэр киног. Нөгөө Христ ирээд ингээ хүмүүс авагддаг кино идэв штэ. Тэр кинонд за үзег хүмүүст нь хальт хэлье. Тэр кинон дээр ингээл одоо ингээл заалан дээр хүмүүс суужат хүмүүсийн хувцас нь үлдээл авагдчихна. Гэхдээ хин авагдах нь хинч мэдэхгүй. Тэгээ хүмүүс дэлхийд даяараа бөөн өмнө шууган болоод юу болоод байна гэж тэгдэг те. Христийн дахин ирэлтийг тэгж төсөөлдөг. Харин Библи бидэнд хэлэхдээ түүнийг жадалсан хүн хүртэл Христ ирж байгааг харна гэдэг. Бүр үхсэн байгаа шүү дээ тэр жадалсан хүн. Бүр босгож ирээд харуулах нь шүү дээ. Тэгэхээр бүгдийн нүдэн дээр Христ ирж байгаа нь үзэгдэн гэсэн үг.
хинч самуурахгүй. Тэгээд хаадууд засаглагч нар яана нөгөө Христийг бүр үзэн ядаж амьдэрсэн хүмүүс би өхмээр ингэж ууланд хандаад миний дээрээс нураачаа гэсэн ч өхөл тэдэнд олдохгүй гэдэг. Тийм амар одоо улаан цагаан гэж хэлээ. Улаамт сайн эрэлт болно. Христийн эрэлт нь цог жавхлантайгаар. Гэтэ яг нөгөө явсан шигэ ирнэ гэдэг чинь тэр биеэрээ ирнэ. Одоо хэдэн санжтай хүн, хэдэн санжийн өндөртэй байсан мэдээгүй. Одоо метр 60 тавтай байвлаа. Одоо яг тэр Христ ирэх нь шүү дээ. Тэгээ тэр чи одоо яаж бидэнд бүхэнд харагдах юм за мэдэхгүй байна. Би ямар ч байсан харуулъя гэвэл тэр харуулна. Тэр харагдана гэсэн. Бүр Тэнгэр элчийн бүрээн дуунаар тэр өөрийнхөө Тэнгэр элчнэрийг дагуулад өөрийнхөө хүмүүсийг хураан цуглуулахаар тэр энэ дэлхий рүү заавал ирнэ гэсэн. Тэгээ тэрнээс өмнө та хоёрын бүртгэлд өөрчлөлт орсон. Бидний бүртгэл одоо тэнд бичигдсэн байгаа. Амийн номонд бичигдсэн байгаа. Амийн номонд биднийг одоо Тэнгэрийн дээр оршигч тэр мөнхийн улс гэж бид нар нэрлэдэг тийм ээ. Бурхны амьдардаг газрын харьяатууд юм а гэж. Одоо Христийн элчин сайдууд Паул бас хийж хэлсэн маш. Элчин сайдууд юм а гэж та битээр тийм тэмдэглэгээтэй явдаг. Яг үндэ бол харагдахгүй ертөнц та бидний жинхэнэ хинбэ гэдгийг чинь таньдаг. Харин бид нар өөрсдөө бол заримдаа яадын хөрхи явдал судалтай ядард юм уу тэгж харахаа байдаг. Зүгээр л энэ мос сувтаас далаа ичихсэн. Нөгөө иргэний харьяал мариал бүр алга болсон шүү дээ бид нар чинь бүр. Тэгэхээр биднийг харанхуй ертөнц хүртэл яана энэ өстө бүр яана өнөөдөр энэ бүр ийм юм сонсчтiim даа гэж бүр байж одоо шүдэ авирж байгаа байхгүй юу? Тэгээ бид нар харахгүй л дээ тэрийг. Тэгэхээр Паул юу гэж хэлж байгаа нөхөр эцэст нь амар өргөлттэй ярьж байгаа байхгүй юу? Ах トゥ нараа. Тийм л учраас одоо энийг харъя. 13 ах トゥ нараа би өөрөө хараахан барьж авсан гэж боддгүй. Харин нэг л юм хийдэг, ардхаа мартаж урдах зүйлс рүүгээ тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл Паул яг тэрийг харчаад байгаа хөө. Одоо Бурханаас надад бэлдээд өгсөн зүйлийг л би аммаар байна гэд яг тийшээгээ явж байгаа учраас надад миний ардаа юу хийсэн нь тийм чухал биш байна. Яг би хийцэн. Одоо тэрийг яагаад ч нэмэргүй шүү дээ. Баллуурдааш нэмэргүй мартаж чадахгүй өнгөрсөн. Би тэгээ урагшаага тэмүүлдэг юм а гэдэг чинь маш их зүтгэл гаргадаг байх нь шүү дээ тэр хүн чинь. Тэгээд хэлж байна. Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариараа урагшилдаг. Яг миний түрүүний ярьдаг. Тэр одоо Христийн дахин амьлттай адилхан болгогдож тэр алдрын бие аавна гэдэг чи одоо энэ шиг шагнал гэж байж болох уу манайхаа? Одоо бурханд л тийм шагнал байна шүү дээ. Энэ зүгээр нэг та хоёроор үхэл тэгснэ тэгэл нэг энэ бие маань ингээл нэг амьлцсан тэгэл бурхан дээр очсон чинь бурхан тэгэл нэг тийм янз бүрийн өнгөтэй титмүү зүүж үнс ерөөсөө юм биш. Бид нар нөгөө л чаавас ядарсан тархиараа бодоод байна гэсэн үг. Харин би тэрийг авахын төлөө урагшилдаг. Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой бай. Хэрв ямар нэгэн юмн дээр та нар өөр бодолтой байвал бурхан та нарт энийг тодорхой болгож өгөх болтугай. Паул бүр харж байгаа байхгүй. Би тийм яруу алдартай болох юм аа. Би тийм л болмоор байна. Бүр тийм учраас би өнөөдөр хийж байгаа бүх зүйлдээ сүнс дотор нямбайлан тарьдаг, хураадаг нэгэн баймаар байна. Юу тарих юм би яг тэрийгээ л хураана. Тэгэхээр би юу ч хамаагүй хураамааргүй байна. Би яг Христийн дахин амьлттай адилхан болгогдсон өөрийгөө хурааж амаар байна. Үүний төлөө би хараа хүн ингээд нэгэнд хараад ирэхээр тэр алдаа малдаа бүгдээрээ юу ч харагдана. Ер нь бол биш үү? Алдаанууд, зөрчлүүд, бүтэлгүйтэл, дампуурал, тэгэл одоо янз бүрийн зовлон шаналлууд бүгд бидэнд сайнаар нөлөөлнө. Яа тэгвэл бүгд биднийг илүү Христ бодолтой, илүү бурханлаг дүр төрхтэй, илүү хүчтэй болгож өгдөг учраас. Бүгд бидний амьдралд заавал байх ёстой зүйлсүүд. Тэр үнэхээр Христийн өөрийнх нь амьдрал, үхэл дахин амьд гэдэг бол та битэрийн бүр одоо зүрхэл байх ёстой л тоо хэрэг сүнс биений маань зүрхэн байх ёстой. Бид нар энийг бодох ёстой, бид нар энийг тунгаадаг байх ёстой, эргэцүүлдэг байх ёстой. Үнээс илүү гүн бодол гэж байхгүй шүү дээ. Тэр хараа бид нар бодож байхдаа
түүний бодолтой зэрэгцэж очдог. Тэр өндөр бодлуудыг боддог л доо. Гэтэ би юу ч бодохгүй яваад ивэл тэгэл дуусна шүү дээ. Харин би бодож байхдаа тэр бидний бодлууд дотор ажилладаг учраас өөрийнхөө бодол руу аваачиж өгдөг. Тэгээ би түүн шиг бодож эхэлдэг өөрөө ирэхгүй. Хайр таваа бид нар танд үнэхээр талархаж байна. Тэгээд үнэхээр дээгүрх зүйлс гэдэг бол дээгүрхэл байдаг юм байна. Тэгээд бид нар өнөөдөр үндэс сурж авна. Бид нар заримдаа амжилттай, заримдаа жоохон бүтлмуутай байдаг. Гэхдээ бидний найдвар бол миний дотор байгаа Есүс Христ муу юм аа. Цорын ганц алдрын найдвар. Тэр Христ миний хажууд биш, миний дээр биш, миний ард биш, миний урд биш. Харин миний дотор амьдардаг. Хүчит сүнсээрээ миний дотор эхлүүлсэн ажлаа бүрэн ирчээрээ гүйцэлдүүлээд дуусгах нь гарцаагүй юм аа. Үнэхээр Бурхны хөвгүүд огтуд мэт амьдрахад, бодол санаанаас чөлөөлөгдөхөд, газрын үзэл бодол сэтгэлгээ энэ цайзуудаас чөлөөлөгдөхөд таны үнэн биднээсийг үнэхээр авч явах болтугай. Хотын сүмийн баг нь бол үнэн. Таны үнэн. Христ гэдэг тэр үнэн байх болно. Байсаар ч ирсэн юм аа. Тэгм учраас хайртай аваа. Та үргэлжлүүлэн зүгээр л өөрийнхөө хүч чадлынхаа дагуу ажиллаарай. Зорилгынхаа дагуу ажиллаарай. Түнс миний юу хэлж байгааг, юу хүсэж гуйж байгаа, миний яаж байгаагийн дагуу биш. Миний нөхцөл байдлын дагуу ч биш. Харин харьяал маань тэнгэрт байдаг учраас тэр дуудлагын дагуу Христ Есүстэй адилхан болгогдож байгаа тэр дуудлагын дагуу та бидний хүн нэг бүрийн дотор ажилласаар байх болтугай гэж таны ажлуудыг бид нар өрөөж байна. Тэгээд би эзэн Есүс Христийн нэрээр энэ бүхнийг ярьж байна. Амен.